Хавтан. Доогор нь төлөв шаад. За бууз маань олжээ. За сайн байцгаана уу? Та бүхэнд сар шинийн мэнд хүргэе. Энэ жил бол миний гадаадд тэмдэглэж байгаа 2 дахь цагаан сар. Би яг энэ интрог ингэж хэлж эхлүүлэх ёстой байтал юу ч ярихгүй шууд явцсан байна. Тэгэхээр дундуур нь одоо ингэж дахиад эхлэх байх. Одоо хэдүүлээ буузаа хийн. Би гурлаа бэлтцсэн. Тэгээ махаа бэлтцсэн байгаа. Хэдүүлээ шууд буузаа эхлэе. Гуртал маань жоохон хаалтцчихъя. Завчсан гэж бүрэн хийлж аваад. Бууз маань харагдаж байгаа юм л хийж байгаа бууз маань. Яа ч юм бэ? За энийгээ ингэж сайхан. Би бол буузны шимхэгч бас илтэн. Одоо ер нь бүгдийг л хийдэг байсан дөө. Монголд байхад бол шинийн нэгнээс өмнөдөө хэд хоногийн өмнөөс эхлээл буузаа хийж эхэлдэг. Гадаадд байхад бол ингээл төрөөжүүлэл би битүүнийхээ өдөр буузаа хийжсэн. Өнөөдөр бол ингээд шинийн хоёр нь өнөөдөр шинийн шууд 2 болж байгаа гэсэн тий. Шинийн 2-ныхаа өдөр хийж гин. Энэ жилийн цагаан сар ингээд 3 сард болж байгаа болохоор нэг хэмээр цагаан сар болох ч юм шиг санагдахгүй яжгаад нэрийн цагаан сар болох ч байгаа юм шүү гэж санагдтал гинэт хүрээд ирлээ. Илтэлтийн хувьд бол биш үү тий. Захан нэмгэн голон зузаан байх хэрэгтэй. Харагдамсаа. Маха онгон сармас хар перц тавсаар амталсан байгаа. За ер нь бол бууз цагаан сарын буузын бүр хэл байх ёстой юу? Үгүй юу? Хомстой болохоор жоох юм хэцүү. Ингээ ихний маань бууз юм боллоо. Харагдчих юм хаа. Харагдаач ээ. Юусын тосонд ингэж дүрээд ёроолын наалд болохгүй тулд та сайхан шинжилж байна уу? Зүгээр гаргаж шүү. Манайхаас ийм нэг саран бууз чимхдэг. Баггүй юу? Ингэж чимхдэг. Гэтэ өнөөдөр бол юу яач гэж бодож байна. Бүгдийн бөөрөн хийгээр нь бичих чадж байна. За буузаа жигчихдээ. Төмс луунгаа жигэнцэн хатад л энэ дээрээ бусад юм адилж бэлтгээд салаад ий. Нийслэл салаад нь би сонгон хийд юм аа. Сонгон хийдэггүй хүмүүс айгүй олон юм шүү гэлээ. Гэхдээ сонгон хийхгүй л амар тийм чаас хийсэн хамтгүй болдог ш. Сонгоноо гэхдээ аль болох юм жижиг мэдэгдэхээргүй те. Гэхдээ том сонгон хүний аманд орохорч бас муухай л та. Сонгон хэрчгээр нь штэ. Эднээс нулимс гардаг штэ. Тэгэнгүүт нөгөө манаас юуны Танака гэж цааж гисэн байхгүй Япон багш. Япончууд ингэдэг гинэ. Амаа. Тэгэнгүүт ааг нь нүдрүүн биш ам руу орчдөг гэсэн ш. Тэгээ дандаа амаа ангаж санагдчихдаг гэсэн. Нүд утдаг юм. Амаа гач. Өнгөө жижиглээ. Өндөөс жижигэн болгоод. Тийм юм жижигэн болохгүй ёо. Яг сонгон шиг болгоч. Өөр юм хэллээ. Жижигэн болгоод ш. Энэ ч тийм үү? Нугаас л энийг ийм юм үлдээгээс үлдэн яа гэж байна. Яагаад? Заараа хутлаа юу. Easy peasy.
Надад л хураа үрцгийн оронд юм дарсан үрцээ салааданд гоё амт оруулаад багш санагдаад шүү. Юу хийчихээр санаа л нэг өлөв бүр. Тийм. За болоо шүү хаа. Би чи нэг манахаа л яриад тэнд нь хeenж байгаа юм уу? Хэдүүлээ мэдүүлээ гэж нэ. Тийм. Би ч бас вандо хийнэ. Би чи бүгдийг хийх. Онд вечер онцгой болдог гэдэг юм лээ тий. Утгуур уу? Хутгуур гэдэг чинь хутгадаг юм хэлдэг юм уу? Хогийн утгуурыг чинь утгуур гэдэг юм уу? Хамтдаа ариж байна. Үдмээр байна. Буудаа гаргаад идээгээд хооронд 40 өдрийн миний боо хийсэн бичлэг үү. За одоо боо хийнэ заяа. Би энэ хоёр янзын гурил авсан. Тэгээ энэгээр нь боо хийж нэгээр нь бууза хийх юм. Ямар идээний боо хийх вэ гэхээр боорцгийн хэлбэртэй боо хийж димүү гэж бодож байна. Боорцог шиг. Тэгээ энэ жил түрүү жилийгтэй харьцуулахад цаг бага. Энэ сахар шүү. Алуулах амархнаар шийдэ гэж бодож байна. Тэгээ би 9 ширхэг боорцог хэлбэртэй юм хийж. Оо би тэгээ дээр нь тавих нэг нөгөө евинг орлох бас юм хийх юм биш. Тэгэхээр гурлаа нэм хэрэгтэй байна. Би сая масл юм дос хийж гин. Шууд будаах шагчин таглаа. Тэгээд өөр юу хийх вэ гэхээр би штий. Хөөлөгч хийн. Би хөөлөгчсөө дэлгүүрээс авч ирсэн. За би авчаад ир. Бас гурлаасаа амраахгүй болохгүй бах тий. Халуусаа сайн хийгээд гурлаа аль болох зөөлөн зуръя гэж бодож байна. Гэтэ ер нь л Японы гурил амар тийм нуурж тэрхий амар зөөлөн нэг талаараа. Гэтэ гоё л доо. Энд ирээл тийм гурилын хүн гурилын хүн мэддэг болсон. Энэ юу над руу үлээгээд байгаа юм шүү. Air conditioner. Багсгаж ил та. Олон багал тий. Уул боовны голынх нь хатуу гоётэй. Би тэрийг хийдэг байсан. Одоо энд 8 цаг болж байгаа гэдэг чинь Монголд 7 цаг болж байгаа. Хэд гоё битүүлэг хийгээл явж байгаа юм байна да. Ямар нэг юм артаг үстэй. Гүйлгүүт. Ийм гурил мөрлө илдэх янз бүр юм хийхдээ дандаа ширээн дээр хийжтэй. Бас л ийм гамбанцны үргээр ашигладаг болохоор би нэг санаа зовоорой. Нэг хэдүүлээ гурлаа амарч байгаа хооронд нь хайлмал хийцгээе. Ишээ би сая цуцгийг хийгээд тэгээд жоохон гурил хийчихсэн. Тэгээд одоохондоо бол нэг юм харагдчихэв. Тэгээд эхнээс ингээд гоё шар тос маань ялгараад ирсэн. Шар тосоо би шүүж аваад ийм их шар тос авсан гэж харуулж байна. Тэгээд үүний дараагаас юм ногоон үзэн болон сахар нэмсэн. Ногоон үзэн хийсэн болоод ч тэр юу ер нь жоохон царай муутай харагдчихсэн л та. Амталж үтсэн чинь өстой гоё амттай байсан. Ингэж байгаа л амталсан. Гоёсан. Like. За, хэвлээ гурлаа яг цаг амрасан байна. Нэг та арай бага уу, арай жоохон уу. Гэхдээ жижигхэн эдэнд бол болох байх л гэж би бодож байна. Йоо. Дээдлийнх нь юмыг нэг иймэрхүү ингээд хуваарлжвал яах вэ? Болох юм шүү тий бараг. Тэг энийг хэвлээ их суулгаад манайх хийдэг гэсэн бохгүй юу? Манай гэр манай ээж нэг юм борцог хийдэг бохгүй юу? Тэг ер нь айл болгон хийдэг тий. Түрүү жил би нэг тийм мушгаа нэг юм хийсэн байхгүй юу? Тэр яг харагдсан бол гоё лээсэн л да. Гэхдээ яг жилдээ ганц удаан тагаа холын аматантайгаа нэг жил уулздаг байсан бол одоо тэгэл хүмүүс энд өөрийнхөө мөрийнхөөд хэлж амжираад байгаа болохоор баг ойр дотныхоо өөрийнхөө гэр бүлтэй ч гэсэн жилдээ нэг олон уулзаад чадахгүй л чиж байгаа байхаа болоо тэгж бодож байна. Би сүүлийн 2-3 жил лав гэрийнхэнтэйгээ цагаан сар тэмдэглэхгүй байна. Тэрхээ өмнөх жил бас тэмдэглэхгүй гэхээр. Тэгэхээр одоо хэрвээ боломжтой ээж автайгаа зүг байгаа бол цагаан сараа тэмдэглээрээ.
Эмээ өөдөө. Тийм өөдөө очиж цолохорой. Дундуур нь хуваагаа тэгээд нэгийгээ 5 хаачих талаа тий. Ямар жижигэн байна тий. Та нар юу гэж бодож байна? Гайгүй юу? Тийм маань жаргал жижигэн болох юм шиг бодох юм. Тэс ингэ татчих л та. Болохгүй бол тий. Та болно болохгүй бол пап гэж юм байхгүй шүү. Болцгоо. Түрүү жил намайг анхны жил гадаад байхад манай хамаатнууд амар санаа зовоолж байна уу мэн үү гэж яриад идэгээс энэ жил бүр хинж ярихгүй. Би ингээ хуучирч байгаа юм байх та. Яа би их энэ ингээ харсан чинь жоохон сонирхол санагдаад ах юм аа. Энэ идэ болж чадах уу? Та нар их чадах уу? Харагдчих нь үү манайхаа? Би ингээ хаалцсан. Ийм болсон. Би ингээ түрүү жил ингэнгүүтээ захыг ингээ чимхээ явсан. Тэгээ тэр ерөөс нэг амар хайрсан чинь борцоо хайрцсан чинь тэр ингээд алдагдсан байсан л та. Тэ яах. За жоохон юм нар шиг яг тэ ямар гоо бэлгэлэн ч гэсэн амар гоё л болчихлоо шүү дээ манайха нар марч шиг тэ. Нар мар гэсэн өөрөө ярьсан юм. Тэгэд энийхээ дунд нь хэдлээс нэг зай гарахгүй бол гэж тэ. Энэ маань дил бүчиж магадгүй хаас. Би бас нэг юм санчлаа. Энэ ингээд угаасаа л минийх юм чинь юм хатуу бийтэй юм биш байсан болохоор түрүү жил энийгээ би хайрхаж чагаад тасалж исэн юм байна. Дундуур нь таслах биш дундуураа ингээд хугарчиж исэн юм байна. Авч махад жоохон хэцүүсэн шүү нэрээ. Энэ удаа жоохон туршлагатай үзнэ гэдэг. Надад юм нааш шиг. Are you kidding me? Одоо ингээ харахад бол муухай харагдаж байгаагаас сарвайсан. Сарвайсан Евэн гэдэг нэртэй. Сүмэгийн сарвайсан Евэн. Евэн ч Сүмэгийн сарвайсан Евний оронд хийж байгаа. Сүмэгийн сарвар. За одоо тусаа халааж байна. Тэгээ гайгүй болохсэй тий. Модлон гайгүй болчихвол тий. Гайгүй болох хаа тий. Тий. За бидэнд идэгдэх нь баг энэ юм шиг байна. Энэ жоохон царамтай. Жоохон тэг шимхүү. Юм шарахтаа хэдүүлээ биш үү? Эхний хийж байгаа юм жоохон фейлх гэдэг байхгүй юу? Ялангуяа хөөшгүй тарихад. Тийм болохоор эхнийхээ юм гэсэн эхнийх дээрээ хийсэн байсан ч зүгээр цаашаа өргөжлүүлээрээ заа. Зөвхөн туршилтын туулаа ер нь бол өнгөцсөн болчихжээ. Жоохон боолцсон ч юм. Яа. Яаж яахт нөгөө хавчаад авчих юм байхгүй юм шанагаар авч байгаа байхгүй. Ээж минь ёо би энийг аваад явсан турчлаа шүү дээ. Ийм босон хэдлийн туршилтын тулаа. Жохон харалчжээ. Гэтэ яах вэ энэ чинь туршилтын тулаа шүү дээ. Тэр юмс хаахад юу юм шүү. Тийм биш. Хойно сахар хийсэн юм шүү. Нагуун. Болсон одоо мэн халуун байна. Яа. Гацсан хэллээдэг асаах болгондоо би. За хэдүүлээ тосоо хараа ихөө байгаа дээрээ саргуурыгаа эхлээд яач юм хайрч. Тэгвэл энэ чинь маа нөгөөдөөс арай жоохон энэ талбай энэ томтой болохоор тий. Энэс баг айгаад байгаа юм. Нэрээр ямар амар харагдаад байна яаж яах нь. Сан зэрэг болоод байна. Йоо энэ арсны бүр имэд үрчлээ юу юм бэ? Саргуур маань болсон байхад бол эднэр асуудал үлдээ. Day later. Хитэ болгоно. Ийм нэг гэж аахгүй.
Миний харин жоохон би голоод байгаа мó хөрхий гэхдээ бас гомжих бол өмж боддог шүү дээ. Энд бол ямар ч харуул маруул байхгүй. Тэгээд ийм маршмеллоу авсан. Маршмеллоу. Өө энэ шар тосоо одоо ингээд шууд ингээд тавьчмаар. Тэр одоо юу тавих вэ? Энд дээр ингээд тавих. За ингээд идэгээ засчлаа. Тэрхүү шар тосыг би цагаан тосыг би юунд тийг цаашлцах төрөгчөнд засахгүй. Яа тэгээд одоо бид эндээ ингээд оголоод ичтөө. Буцаж юмсаг гаргаж ийн. Цай хийчлээ. Хавтан. Доор нь төлөм шаад. За бууз маань олжээ. Бууз амсах үзнэ. Ойсон. Хөөе. Лата. Гоётэй. Яагаад Джеймс мэнс тавьсан бэ гэдэг. Их томол мандрын баг. Нэ. Харагч юм миний ширээ. Ширээ маа. Сагой. Амт жанзин байх шүү. За манд гэж жоохон царам хинээ жоохон цаашлуулж. Манд бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ цагаан сар гадаад оюутны цагаан сар нэг иймэрхүү болдог юм шүү гэж харуулж чадсан болов уу гэж би бодож байна. Ирж би могоо жилдээ илгэрийн их хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан аз жаргалтай сайхан байгаарай гэж хэлмээр байна. Лоо жилдээ аз жаргалтай амжилттай байсан бол тэрийг энэ жил бүрийг хахиулаарай. Хэцүү хүнд үед байсан бол тэрийг өнгөрсөнд нь үлдээгээд луутайгаа хамт үлдээгээд өөрийгөө хайрлаж хайртай хүмүүстэйгээ чанартай цагийг өнгөрөөж дуртай зүйлээ хийж энэ жилийг өнгөрөөхөөсэй гэж та бүхэндээ хүсмээр байна. За тэгээд эцэст нь нар шиг мандаж навчиг дэлгэрч байгаарай гэж өрөмөр байна. Баяртай. Энэ хүндээ гэж хэлэхэд бол гадаадад цагаан сар гой байдг юм уу? Гой нэгтэй. Бид юм уу?